Эргэлзээ ба үнэн үгүй сэдвийн хүрээнд цовруулаар онцлог мэдээг үзэгч танд хүрэхээр бэлдээд байна. Эхний сэдвийг өнөөдөр хүргье. Сонгуул ойртсон байна. Нам эвслүүд хідэн тал гарч суучгаад нэгнийг харлуулах, нөгөөгөө магтах кампанит ажил хэдийн эхэлсэн. Энэ дунд үзэгчид хэн нь үнэн, хэн нь худал яриад байгааг ялгаж салгахад бэрх болжээ. Нэг ёсондоо эргэлзээ гээчид жинхэнэ утгаараа нэрвдэх болов. Үзэгч танд студийн үед өнөөдөр нэг сэдвийг сонгож таныг, намайг эргэлзүүлж байгаа сэдв ямар сэдв байгаа вэ гэдгийг онцолъё. Эх орон хөгжихийн тулд мөнгө хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл боловч өөр зээлгээд байгаа зүйл нь өөдлөн дэвшүүлээд байгаа юм шиг, урууд нь дороотуулаад байгаа юм шиг энэ сэдвт хэн нь үнэн, хэн нь худал яриад байгааг жингийн туухад тавьчих нэгэн халахын хавтгай лавалгаа. 1990 оноос 2012 оны хугацаанд авсан зээл нь 2 тэрбум $ын зээл болсон. Энэ нь арилжааны зээл биш, олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас авсан зээл гэх сөрөг хүчний тайлбар бий. Цаашлаад түүнийх нь хүү 0.75-аас 1% хүүтэй урт хугацаатай байсан гэх. Монгол Ардын намын засгийн эрхийг барьж байх үе 2008-аас 2012 оны хооронд $665 сая зээл авсан. Хувийн хэвшлэн нэмэгдэхээр 2012 онд $7.4 тэрбум болсон гэж сөрөг хүчин мэдээлж өөрийн засгийг өмгөөлсөн. Харин шинжилэл болоод шийдлийн засгийн газрын өөрийнх нь авсан зээл $7.2 тэрбум хүрчихсэн. Сүүлд авсан зээл нь нэмэх 6% хүүтэй $250 сая. За 10.1% хүүтэй $500 сая зээл нийлээд $22.3 тэрбум болсон гэх. За үүнийг нь харахаар үнэхээр зээл нь хэтийч гэсэн жимшиг харагдана. За тэгвэл эрх баригчдын тайлбарыг одоо хүргье. 2012 оноос 2016 оны үед засгийн газруудын авсан зээл $9 тэрбум $924 сая. Өөрөөр хэлбэл $22.3 тэрбум $-оос даруй $13 тэрбум $-оор бага гэсэн үг. Цаашлаад өнөөдрийн сөрөг хүчин 2008-аас 2012 онуудад засаглаж байсан Баяр болон Батболдын засгийн газрууд нь дараагийн засагтаа $11 тэрбум $307 сая өөр өвлүүлсэн гэж тайлбарлаж байна. Үүнийг нь задлаад үзвэл оюу толгойн $250 сая, таван толгойн $350 сая, за оюу толгойн 34%-ийг барьцаал нь $770 сая зээлж авсан гэж үзэж байна. Эндээс харахад Монгол Ардын намын тайлбараар өр зээл Баяр болон Батболдын засгийн газрын өр $7.4 тэрбум ардчилсан намын засгийн газруудын өр $22.3 тэрбум. Харин ардчилсан намын тайлбараар өр зээл ямар байгаа вэ? Баяр болон Батболдын засгийн газрын өр $11.3 тэрбум, ардчилсан намын засгийн газруудын өр $9.9 тэрбум. Энэ мэдчлэн эцэс төгсгөлгүй бие биенээ үгүйсгэсэн мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа хөвөрж телевизийн цагийг хугацлаж байна. За мэдээлэл хийж мэдээлэл өгч буй хүн бүр хариуцлагатай албан тушаал хашдаг хүмүүс. Иргэд олон нийт бүгд л үгэнд нь итгэх үндслэл бий. За харамсалтай нь талд гарч хаад ингэж яриад суухаар хэнийх нь үгэнд итгэх вэ? Эргэлзээ эндээс л үүсч байна. Аль намынх нь тавьсан зээл өр болоод өөдөө биш уруу татаж байгааг ярихын өмнө ядаад л хичнээн хэмжээний өртөө улс вэ гэдгээ бид тодорхой болгоод ард түмнээ эргэлзээнээс гаргачмаар байна. Ард нь ашигтай ашиггүй эргэлзээгээ тайлах хэрэгтэй байна. За эргэлзээ ба үнэн үгүй гэдэг нь ийм л болоод байна.